Радио 88-ны урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 25-ны пүрэв гарагийн дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар өнөр баярнаар арилж байна. Орой минь түргээ. За орой минь дахин үргээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobile Life амьдралын мүч бүрт гэсэн уриатаагаар Mobicom хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр Чиний мэдээгээр тийм байна те. Шуугуулахад бэлэн үү? Бэлэн. Аа. За өнөөдөр бүр хамаагүй цоглог дууралаа шүү. яагаад гэвэл миний ихний мэдээ үзүү штэ мэдээ. Оо. Мис ярих гэж байна. Гоё юм. За орж ирээд манайхан бахарах хар үз танилцаа. За үдсэн хүүхэн чинь юу вэ? Одоо штэ угаасаа манай найруулагч нэг юм гялтгансан ягаан даашин зөмсөн эмэгтэй зургийг харуулж гинүү те. За үдсэн хүүхэн байна. Хоёулаа хавар юу нэржсэн л да. Өмнө нь нөгөө нэг Miss Universe буюу их дэлхийн гоо бүсгүй тэмцээнд ороход насны хязгаартай байдаг байсан чинь хязгаарыг нь авч хайж байгаа юм байна. Тэгэд одоо хитэн настай ч хүн орох боломжтой боллоо гэж ярьжсэн санаж байна уу? Өмнө нь бол бүр ингээ бараг төрцөн хүн оруулахгүй хүүхдэн хүн оруулахгүй гэдэг байсан. Одоо бүр ингээд насны хязгаарг болгоцсон. За тэгсэн чи яасан бах нь? Их дэлхийн гоо бүсгүй тэмцээнд оролцох үндэсний ялагчаа Арлын Японоос эхлээд дотоодоо тодруулна штэ. Тэгээд дараа нь дэлхий рүү явуулна штэ. Гэсэн чинь энэ удаад үндэсний ялагчаас илүүтэйгээр хагас финалийн шатанд шигшигдэн үлдсэн оролцогч 66 настай Junko Sakai гэдэг гоо бүсгийн үндэсний баатар болоод байна. 66 та юм уу? Наад хүн чинь 66 та Анжгаа минь. Үгүй энэ чинь номоо шиг юм харагдсан шүү дээ. Заас арайчтай та. Нэрэ. Бас л те. Йоо зүгээр жавхаж байгаа үсттэй. Жимби. Оо тэгээ одоо тэгэхэд би одоо ингээд цаашаага ярьж хөр заяа бүр үнэхээр хөдөлмөр гаргасан байлээ заяа. За тэгээд наад эмэгтэй чинь 8 биш. 12 биш. Бүр 16 см өндөр өсгийтэй өстой. Жавхаатай гэж налгах Junko Sakai гэдэг энэ гоо бүсгүйн хувьд насны хязгааргүй болсныг мэдсэн даруйда өөрийгөө сориод орж үзье гэж шийдсэн байгаа. Ерөөсөө өөрөө зорж яг байна. За тайзан дээр даашин цаг ялалзуулан гунхан алхаж байхдаа үндэсний ялагч болно гэж төсөөлөөгүй ч яг тэр мөчтөө аз жаргалыг мэдэрч яг тэр мөчтөө өөрийгөө ингээд бүр од олсноор мэдэрч байсан гэд маш их сэтгэл тоглолтоор ярьсан байгаа аахгүй юу? Гэхдээ энэ зураг морг авалтан чи японочууд супер их юм дөө. Супер. Тэгэд агүй одоо жишээлбэл те ингээд ер нь ингээ эмэгтэй хүн хөвгшөрөхөд хүзүү гарын арсаараа мэдэгддэг шүү дээ. Энэ ихт чинь бүр үнэхээр супер байгаа зү дээ. Одоо эн чинь ингээ бүр цээж нүцгэн байж шүү. Харин тий. Угаасаа гоо сайхны бүтээгдэхүүний рекламад оролцоход ер нь ийм одоо юм ийм ингэж заалттай байдаг. Момлос дэшээс яг үнэ. За уг нь бол өөрийн насныхандаа одоо урам зориг өгөх зорилгоор аль хавар бүртгүүлсэн юм байл та. Тэгснээ Японд 9 сарын 15-ны өдөр болсон өндөр наснуудын өдрийн өмнө өөртөө зорилт тавьсан гинэ. Одоо манай Ахмадын баяр гэдэг шиг 9 сарын 15-нд эдний өндөр наснуудын өдөр болд юм байл та. За зорилт нь гоо бүсгүйн тэмцээнд ороод зогсох биш харин ч цаашдаа улам тод гялалцах гинэ. 30 гаруй жил гэрээ зэгтээ өргөө нэр хүндтэй биелүүлсэн Sakai 3 охин 1 хүү өсгсөн одоо 3 ач зээтэй эмээ юм байна. 4 хүүхэдтэй 3 ач зээтэй. Энэ хүн ч одоо яаж амьдраад байгаа юм бэ? Анх насны хязгаар байхгүй болсныг дуулаад нөхөртөө хэлсэн гинэ. Тэгсэн нөхөр нь ч уухандаас дамжиж маш гоё үг хэлсэн. За би тэр үгийг бүр Asahi.com дээр бичигдснээр нь уншиж өгье за. Нөхөр нь ингэж ихнэрээ урамшуулсан байгаа байхгүй юу? Чи минь 4-4 хүүхэд өсгөж өглөө. Бидэндээ хамаг амьдралаа зориуллаа. Одоо өөрийнхөө төлөө гэрэлтэх цаг чинь болсон гэж хэлсэн байгаа байхгүй юу? Ингэж нөхөр нь илгээр чи ямар ч эмэгтэй хүн урамшин нэстэй энэ ч одоо. Тийм шүү дээ. За ямар тач Junko Sakai үндэсний ялагч бол чадаагүй ч 1952 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж байгаа их дэлхийн гоо бүсгүй тэмцээнд өрсөлдөхөөр дотооддоо өрсөлдөж өөрийн насныхаа ангилалд хагас шигшээ хүртэл ингээд шалгарсан. За ингээд эднэр чинь ингээд хавар бүртгүүлээ 4-7 сар хүртэл нь штэ 20-30 насны бүсгүйчүүдтэй маш нарийн дихтэй бэлтгэл
хийгээд нилээ чирэн өрсөлдсөний эцэст гид савийнхаа судларсан арсыг чангалах тийм үү. Илүүдэлж ингэж гисэн бууруулж чадсан байгаа. Тэгээ өөр хэмээн эн чинь дөрөв төрсөн штэ. Төрөх болгондоо л 80 кг давж ирж төрдөг байсан болохоор суларсан арс маш их байсан гэж байгаа. За. Ингээ ууггүй дасал хөдөлгөөний буйнаар арсаа чангалж чадсан. За өрсөлдөгч огт нь штэ. Бүр өөрийнх нь төрсөн октоос ч залуу байсан. Одоо өөрийнх нь хүүхдүүдээс харин тийм 66 таа гэдэг чинь хүүхдүүд нь 40 гарантай хүмүүс яг үнэ. Тэгээд ийм залуу октоодтай хамт байсан болохоор хамт байрлаж байхдаа Junko age гэж дууддаг гэсэн гинэ нөгөө октоод. За ямар тач өөрийн жишээгээр бусдад урам зориг өгөх хайрыг түгээх зорилготой Junko Sakai яах аргагүй арлын Японы жинхэнэ шууган болоод байна одоо. За сэтгэлдлүүд нь насныхын талыг насалж байгаа би сая хариунгаа озож үзлээ гинэ. 33 та хүн ариунгаа базаад үзчихлээ. Игчж хэрэгдээд хэцүүхэл мэдрэмж төрлөө. Ер нь эмэгтэйчүүд нэг шийдэхээрээ чаддаг л да. Шийдчихэл юмсан гинэ. За, Япончууд генэндээ хөнгөн шингэлдээ секси идэвхэн их нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан байна лээ. Сексийг урлаг болгосон газрын 66 настай гоо эмээ байх нэ гинэ. Өмнөөс нь бахархчихлаа. 66 настай хүн ийм байж болдог гэдгийг батлан харуулсанд баярлалаа гинэ. За үнэхээр одоо энэ хүн болвол те маш олон хүнд ингээд мотивац гэдэг юм чинь жинхэнэ утгаар нь өглөө. Үнэхээр өглөө. За 66 наснда ийм байж болох юм байна. Манай энд одоо сэтгэлдлүүд дээр хүртэл бичиж байна. За ингэж л хөгшрийн шүү хідүүлээ эдэр гэл те. 66 наснда хүн их дэлхийн мист орж болж штэ тийм биз дээ. Үнэхээр те хүмүүст ингээд нэг юм нэг сэтэл өгнө гэдэг чинь бол ийм л гоё байгаа юм л да. Энэ хүнтэй тэр үндэсний ялагч болохгүй ерөөсөө хамаагүй шүү дээ. Энэ хүн энэнд оролцоод 66 наснда ийм байж болдгийн шүү гэдгийг харуулах л болоо. Ерөөсөө. Найз нь 55 таад нэг ороод үцгээ ядаргатай. Эн чинь юу гэж байлаа шүү дээ. 51 наснуудах гэж байлаа ш. Тэрэнд нь орж гож шууд өнөөдөр. Үгүй одоо жоохон залхуу хүрээд байна ядаргатай те. Шийдээгүй байх. Надад нэг тийм мотивац хэрэгтэй байна. Би шийдээгүй байх. Наваа нэг тийм одоо яг саяны одоо чи өөрийнхөө төлөө гэрэлтгэж шилж өгөх нэг тийм найз залуу мол хэрэгтэй байгаа байхгүй юу? Инги чи өнөөдөр ингээд ахад надаас хойш нэг эпир илүү явдаг шүү дээ. Тэгээ гэртээ очих чи би сууж. Яг та одоо өөрийнхөө төлөө ажиллах мотивац. За юу хөө зүгээр амжаа би. Гагадас гэртээ очих чи би сууж гэдэг. Йой. За тэний мэдээ сонсъё. За миний мэдээ бас гоё шүү. Манайха одоо ерөөс үздэг өнөөдөр бол нүдэм баясгах өдөр юм байна. За үнэхээр гоё хүүхэн. Тайландын гоо бүсгүй. Вау та. За. Үнэхээр гоё хүүхэн. Яг хүүхэн мөн бицтэй. Тайландууд эвгүй штэ. Наад гачирсан дээ. Бүр тэ ингэсэн. Таач наад чи өөр хий жоохон золгүй юм болсон. За. Хэрэгт ороод байгаа. Гоё хүүхэн харуулах гэж байна. Манайхаа. Хэрэгт холбогдсон боловч гоё хүүхэн гэж. Гэрлэгийн саяны ингээд Япон гоо бүсгүйн тухай ярьж гисэн бол би харин Тайландын гоо бүсгүйгээр шалгарч исэн 27 настай. Одоо наа чи 27 таа шүү. Супаны Нойнонтон гэдэг нэртэй ийм бүсгүйн тухай ярьж өгөх гэж байна. За. 2026 онд Grand Prachop Kirikan гэдэг гоо бүсгүйн тэмцээнд 26 он болоог багт чинь төрүүлчих болохгүй шүү дээ энэ чинь. Үгүй ирэх 26 оны тэмцээнд орох гэж юм шүү. Үгүй энэ чинь бүр гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсан бүсгүй энэ бүсгүй гэж байна. За. Нэг хэрэгт ороод гоо бүсгүйн тэмцээн хураалгасан гэж байна. За энэ бол 26 оныхыг тэмцээнийг энэ жил хийчт юм шүү. Тэгээ эн чинь нөгөө цаашаа ингээд шалгараа явдаг үстэй. Тийм. За. Тэгсэн байж магадгүй. Бүр шоронд хоригдох ял шийтгэж магадгүй болоод байгаа гинэ. Хүүдээ. За. За ер нь бол юу юм бэ? За одоо Үнэхдээ үнэхээр гоё хүүхэн байна. За. Тэг үнэхээр гоё хүүхэн. Үнэхээр гоё хүүхэн. Би харсан нэр үнэхээр нүд бол унаж байлаа. Үгүй тэр дэтэм мэтмэн яасан ч гоё юм. За. За ууг нь энэ бүсгүй маань 9-р сарын 20-ны өдөр гоо бүсгүйн тэтмээ хүртсэн. За. За гэвчиг энэ бүсгүй нэг хэрэгт орсон. Ямар хэрэгт орсон гэж бодож байна? Наадах ч нөө. Заллин юм болов. За ингэсэн гинэ. За. Үзэмж гоо төгс би хаа. Царай төстэй бүсгүй өнөөх алдарт насан туршидтын контент оруулдаг OnlyFans сайтад бичлэг сэлтээ хийдэг байсан тогтоогдсон.
Тэр чинь гэмт хэрэг юм уу? Уу харин ууг нь гэмт хэрэг биш. Тайландд гэмт хэрэг гэж үздэг юм шиг байна л да. За. Гэр бүлээ тэжээх зорилгоор ингэж зураг хөрөг оруулдаг байсан бүсгүй Тайландын хуулиар хориотой гэдгийг мэдээгүйгээд одоо уул чайлаад сүйд болж байгаа гинэ. Тийм Тайландд энэ гэмт хэрэг юм байна л да. Түүнээс бол одоо манай Монголд би ямар нэгэн би мэйл үнэлээгүй болвол тэ зүгээр ингээд өөрийнхөө зургийг аваад ямар нэгэн сайт хийх бол гэмт хэрэг биш үстэй. Нөгөө нэг 20 сая хүргэж төрсикэ зардаг хүүхэн ч юм бол бас тийм төлбөртөө юм хумтаа л ингэсэн. Тэр одоо тэгээ болоод ахыг бодоход одоо болдгоо юм байл үү? Тэр чинь бол бүр зүгээр телеграфыг л ашигладаг гэсэн шүү дээ. Манад бол only анчгаа мэдчихээн. Йоо би одоо энэ мен дээр юм явж байгаа болоод гэж бодлоо шүү дээ. Би юугаар үзүүлгийг мэддэг байсан чи анчгаа мэдчихээн. Үгүй тэр чинь бүр айгүй өндөрийг авсан. Тийм үү? Тийм тэрний телеграф группийн үнэн тэд юм гинлээ сарын эрхэн тэд мэднэ гэдэг бүр явсан тэр чинь юун дээр нөө X дээр бол тэр чинь мянган шуугаад өнгөрцөн шүү дээ. Манай Монголд бол тэр OnlyFans чи байхгүй шүү дээ. Байхгүй манайх тийм орж болохгүй манай хаалттай. За. Тийм зүгээр өөр газар нээчгаад тэгээд хийгээд энэчнээс одоо VPN-ээр хийгээд яваад иж магадгүй. За. Түүнээс бол Монголоос нээж болохгүй. За. За, тэгээд хөөхий. За, ингээд уулын хайлаад сүд болж байгаа. Харин хамгийн аймаар нь гоо бүсгүй босныхын дараа яг энэ нэмэх 21 бичлэг нь интернетэд цацагдсан. Хүүдээ. Одоо эн чинь нөгөө нэг ийм гоо бүсгүй чинь амар тийм нөгөө сайн үлсийн аян хийдэг чухам зүгээр байх хэрэгтэй юм ч тоо. Ариун гэгэний бэлэгдэл байх хэрэгтэй юм байна. Тийштэй. За тэгсэн чинь тэрэн дээр нь юу байсан бэ гэвэл бие нэвт харагддаг торгон хувцастайгаар секс тоглоом барьж бүжиглэж за нөгөөдхийгөө бүр ашиглаж байгаа бичлэг цацагдсан байх нэ. За үндэсний хэмжээний дуулаан шууган болонгууд гоо бүсгүй маань Miss Grand Thailand тэмцээний ерөнхийлөгчтэй хамт телевизийн нэвтрүүлэгт орж тайлбар хийхээс өөр аргагүй байдалд орсон. За бүсгүйн хувьд өвчтэй ээж аавыгаа асрахын тулд сургуулаасаа гарч ажил хийхээ хажуугаар найзууд нь санал тавьсны дараа OnlyFans одоо юм бичлэг хийж эхэлсэн гэдгийг бол хүлээжээ. За. Тий. Хууль бус гэж бол мэдээгүй. Энийг би ингээ хууль бус гэдгийг бол мэдээгүй гэдгийг хэлсэн байгаа. За. Гоо бүсгүй болох үедээ энэ сайт дээр контент оруулахаа болсон гэдгийг бол бас хэлсэн байгаа. За. За, эцэг их нь нас барсан учраас дахиж OnlyFans хэрэглээгүй. Хууль бус гэж мэдээгүй учраас хорих ялж шийдэхгүй байгаа ч гэж гуйсан байна. Тий. Аймарын Тайланд ч нь бол ингэ шууд аваачаад хорих нь шүү дээ. Тийм байна. Ямар ч тач бүсгүүд ял туулгуул зүйл анги нь 3 жилийн хорих ялтай. Тайланд одоо тэгтээ сони эдгэр чи бүр сексийн хувьсгал хийсэн газар. Тийштэй энэ чинь эдийн засаг нь баг тийм юм дээрээ тогтдог үсттэй энэ ч тоо. Аялал жуулчлал нь баг тэрэн дээрээ тогтож байгаа үстэй гэж. Тийштэй. Ямар сони. За. За ингээд 3 жилийн хорих ялтай харин онлайнд хүмүүс хүнийг ялгуулан гадуурхалгүй шууд хорж цагдахыг шаардж байгаа гинэ. Бүрөө. Наадхны чи минь син хамаатай юм бэ. Хууль бол хуульчтай орой гэж байгаа гэж шүү. За. Тий. За, энэний гоо бүсгүй байх сэтгэлдлүүдийг нь юм шүү. За. Энэний гоо бүсгүй байх нь хэн хамаатай юм бэ? Хууль зөрчсөн л бол зөрчсөн гэсэн үг шүү дээ. Ялаа хүлээх ёстой гэсэн байна. За. Ийм замаар алдартай болсон юм бол бие үнэлэн байж таарна. Миссийн тэмцээний бүх ивент тэтгэгчтэй явуулсан нь ч тодорхой. Алж байгаа шүү дээ. Хорихыг шаардж байна гэсэн байна. Гэхдээ миний бодлоор энд яа нэг юм хор орж ирсэн. Одоо наад үгний чинь ингээ мис усныхын дараа тэр бичлэг нь цацагдсан гэсэн шүү дээ. За тий. Тэнгүүд одоо нэг тухайн үед өрсөлдөж байгаад ялагдсан ч юм уу нэг ийм хүн л тэр хамаг юм ухаад гаргаад ирсэн. Яг тэгсэн. Ер нь бол тэ ингээ тийм юм орчлоо шүү. Энийг нэг нөхөр бэлдсэн ингээд бэлдсэн л байж ижилтэй. Тэгээ энийг төрүүлэнгүүт нь тэ хүн ингээд алдар хүндтэй болонгууд л тэр чинь ингээд үнцэнтэй бичлэг болчихж байгаа. Энэ төрүүлээгөө бол тэр зацагдчихгүй. Тий, яг тийм байхгүй юу? Яг та нэрээс та үнэхээр ухааны туйлш одоо нэрээ. Нэрээ энэ төрүүлсэн болохоор л аваачаа зацчихж байгаа байхгүй юу? Тийм байна, яг тийм байна. Та нар ийм хүмүүсийг миссийн тэмцээнд төрүүлүүлж байгаа мó гэл. Яг үнэ. Тэгээ цацаа хийцэн. Түүнээс бол энэ хүүхэн төрүүлээгөө болоод хөрхий тэгэл тэр бичлэгийг хинч тоохгүй. Яг үнэ. Тавигдсан ч тоох. Ингээд угаасаа л тийм. Тэр дөрвөө Тайланд тийм юм зөндөө байгаа шүү дээ. Яг тийм байна.
За хууль бус гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүй юм да. Цэл залуухан бүсгүй 3 жил хорно гэдэг аймаар л юм хэцүү хэрэг вэ гэсэн байна. За одоо тэгээд үнэхээр хууль зөрчсөн болоод тэгвэл одоо тэгээд хоригдж таарах нь. Тэгэх л баг. Өөрхийн амт уйлаад энэ ээж аав нь өвчтөй байсан болохоор нөөмөө хоёрынхоо имчилгээ л мөнгөний олох гол аль байдгаа л хийсэн байна л да энэ тийм байна. Тухайн үед бол тийм байна. Уг нь үнэхээр гоё хүүхэн байгаа үстэй. Тийм байна. Үнэхээр гоё хүүхэн байна. Өстой харамсалтай хэрэг болсон байна. Өстой. За Улаанбаатар хотод 18 цаг 28 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Mobilife амьдралын мөч бүрд гэсэн уриатаар Mobicom корпорац хамтран ажиллаж байгаа. За Mobicom корпорац нь Connect Life гэдэг даатгалын компанитай хамтраад Монголд анх удаа 100% дижитал амьдралын даатгалын үйлчилгээ буюу Mobilife-ийг нэвтрүүлж байгаа юм байна. Хүү одоо Mobicom даатгалтай олчлоо гэсэн үг тийм үү? За Mobicom-ийн хослсон болон дараа төлбөрт хэрэглэгчдтэй 1-4 сая төгрөгийн хор тавдрын даатгалд үнэгүй хамруулж байгаа гэж байна. одоо би ми хамрагдах юм уу? Тэгэх нь байна. Чи чинь юу лээ? Дараа төлбөрт. Дараа төлбөрт шүү дээ. Mobicom-ийн хослсон болон дараа төлбөрт хэрэглэгчдтэй бүгдэнд нь гэж шүү. За Харин энэхүү даатгалын бүтээгдэхүүнээ илүү өргөжүүлж хор тавдрын өндөр өртөгтэй даатгал болон орлого хамгаалтын буюу амь насны даатгал гэх шинэ боломжуудыг нэмсэн гинэ. За ингэж штэ Mobilife нь 100% дижитал учраас бүртгүүлэх, гэрээ байгуулах, хураамж төлөх, нөхөн төлбөр хүсэл дэлгэх зэрэг бүхий л үйлдэлээ Mobicom app болон Mobilife Цэгимэн гэд сайтаар нь шууд хийнэ. Дааж тийм бахаа Mobicom-ын чинь нэг шинэ юм нэвтрүүлэнгүүтэл мессеж явуулдаг байхгүй юу? Надад тийм юм ирээгүй би анх удаа л энэ харж байгаа байхгүй. За даатгалын хураамжаа сар бүрийн дугаарын төлбөртөөгөө хамтдах төлөх учраас хамгаалалт тасалдах эрсдэлгүй. Шаардлагатай бичгээр нь бүрдснээс хойш нөхөн төлбөрийг 5-аас 10 хоногт түргэн шуурхаар шийдвэрлэн гинэ. За тэгээд та бүртгүүлэхийг хүсвэл түрүүний миний хэлсэнчлэн Mobilife Цэгимэн сайтаар зочлох эсвэл Mobicom app-ийн Mobilife цэс рүү нэвтрээрээ өөрийн нас хүүс болон сонгосон багцаа оруулахад даатгалын сарын хураамжийг одоо систем шууд тооцоолоод харуулчих нь штэ тийм ээ. Тэр салбар малбар дээр очих шаардлагагүйгээр гэрээгээ цахимаар явуулчих нь. Энэ бол тэ ингээд 1-4 сая төгрөгийн хор тавдрын даатгал бол автоматар үүссэн байгаа юм байна. Тэрийг илүүтэй одоо том даатгал руу шилжүүлэх тохиолдолд бол нэмэх бололцоог нь олгож ийнэ л гэж байгаа юм байна. Тийм. Тэгээ одоо угаасаа манайх чинь нэг бахархмаар юм ингээд ярьж байгаа нэг эмгэнэлтэй дүр төрхөд. Манайх элгэний хор тавдраараа дэлхийд тэргүүлж ийн ходоодны хавтуудаараа тавд нь явж ингээл тий. Айгу хэцүү. Тэгээд одоо ер нь бол тэгээд одоо өрсөн зэрэг хөслөгтэй хамрагдаа. Тэгээд одоо онцлуулаад ер нь эртгэл даатгалж ирсэн дээрх. Одоо хэцүү ер нь бол хэцүү. Тийм шүү. За 22 тэг 1822 гэдэг утсуудаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobilife амьдралын мөч бүрд гэсэн уриатаар Mobicom корпорац хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо миний дараагийн мэдээ юу? За би гэхдээ энийг юусоо ийм юм харж байгаагүй. Энэ одоо South China Morning Post-ийн нэг мэдээг аваад ирлээ. За Өвөр Монголын өртөд засах орны олон зууны уламжлалтай хүүхдээ өсгөх арга барил Азийн орнуудыг гайхуулаад байна гинэ. Энэ тэгээ өвөр Монголд юм уу? Тийм гин. Бүр багалцсан байгаа сте. Одоо манай хоолж ирээд хараарай. Манайхны хүүхдээ зүгээр ингээ өлгийддэг штэ. Энэ бол нэг давцантай хүлээдэг штэ баг. Манайх өлгийдөө тэгэнгүүтээ нэг юм гэрийнхаа уннаас ингээ уушдаг юм дүүжин өөжин гэдэг штэ. Өөжин гэдэг юмд ингээд хийгээд тавьдаг. Манайх ч бол нэхий үлгээдээ. За тэгээ яг ингээ бид нар чинь одооны хүүхдүүд бол үлгийдүүлэхэ болсон шүү дээ анж байгаа маань. Тийм гэсэн. Энэ бараг нэг сар хүрвүүгүй юу л хувц мувц өмсөөл эхэлдэг болсон. Дөнгөд бидний үед бол ингээд хүүхдэд жимбит л үлгүүдүүл хөл гарн тэгшгэн те ингээд янд болно гээл нэг янз бүрийн юм ярьж байгаа. Тэгшгэн шүү дээ. Өлгийдүүлж өссөн хүүхдүүд амар тэгшгэн шүү дээ. За тэгсэн чинь энэ ингэнэ. Өвөр монголчууд хэдэн зуунаас уламжилж ирсэн энэ хүүхэд өсгөх аргыг энэ мэдэн дээр бол үлгий гэж бичсэн байгаа. Энд чинь South China Morning гадаадаас орчуулагдаж ирж байгаа шүү дээ. За гаднаас нь харахад хүүхдэд хүч хэрэглээд байгаа юм шиг. Одоо энэ буруутгагдаад байгаа юм нь ер нь энэ заяа. Өвтгөөд байгаа юм шиг харагддаг. Хэрнээ өвөр монгол хүүхдүүд бүгд ингэж
элстэй модонд уюулж өссөн байдаг гинэ. Энэ доотлих нь илс юм уу? Тийм гин. За. За өнхөрч мөлхөд зурхаас нь өмнө одоо ингээд найруулагчийн зургийг өгсөн шиг ингээд бэхлээд уйдаг гинэ. Ингэж бэхэлж уйх нь эхийн хөвлөдөө байсан тэр аюулгүй мэдрэмжийг өгдөг гэж үздэг гинэ. За гол нь энэ модон үлгийг үеэс үе дамнан хэрэглэж одоо ааваас хүүд, ахаас дүүд ч юм уу гэх мэтэр хідэн зунаараа хэрэгэлсэн модон үлгийч байдаг гин. За гэхдээ энэ уламжлал яагаад ингэж гарч ирээд сэвэгдээд байгаа вэ гэхээр барууныхан төдийгүй одоо Аазууд бусад орныхон хүүхдэд хүч хэрглэж гэн гэж үзэн сэвэд байгаа юм байна. Хүүхдийг амгалан унтуулах хэрэгсэл гэж үзгээсээ илүүтэйгээр одоо бүр тамлан зовоох хэрэгсэл гэж үзэх хүмүүс ч байна гинэ. Энэ бүр нэлээ эртний зураг гарч ирж байна бүр. Энэ бол бүр нилээн дээр үеийн зураг шүү дээ. Тийм байна. Энэ ерөөсөл тэр доор нь элсэл байгаа болохоос манай өөжн л байна шүү дээ. Ер нь бол баг. Тэгээ яг хуу тэр нэг юм нэг ачаа татлах шиг юмар л татаад байгаа болохоос шүү тийм үү. Гэхдээ би бол ингэж бодож байна. Өвөр монголчин өөр айгүй том. Бүр тэр хаа байсан хайлаар манжуураас эхлээд одоо тэр Шинжааны уугар хүртэл тэр өргөн удам нутагчин тэр чигээрээ өвөр монгол шүү дээ. Тэгэхээр энэ аль аймагт аль одоо ястан гууд энийг ингэж хэрэглээд байдгийг мэдмээр байна. Үзэмчгүүд лав ингэдэггүй. Би бол маркгүй мэдэж байна. Тэгээ манай баруун зүүн үзэмчм за энэ сүнд болон авах хошуунд лав байхгүй. Ийм байвал бид нар бас хараад таарна шүү дээ. Тийм шүү дээ тий. Өчнөө явж байгаад ийм та таарч үзээгүй. За сэтгэлүүд нь за ингэж хүүхэд байтугай би ч ундаж чадгааргүй юм байна. 20 дугаар зууны сэтгцэн эмнэлгийн оршигт баглаж хүлж байна штэ. Ийм өнгөрсөн баларсан уламжлалыг халах хэрэгтэй гэсэн байна. Орчин цагт яахлаараа захилгаанаар ажилдаг бүүвэлэгч хэрэглэхгүй бүр дээр үе элстэй ууд дэвссэн бүүвэлэгч ашигладаг байна. Сонин юм. Ёстой л уламжлал юм да гэсэн байна. За өвс талдаа өссөн өвөр монгол хүний хувьар би комент үлдээлээ. За олон хүмүүс шүүмжилж байгаа шиг байна. Өвөр Монголдо бид бүгд л ингэж өссөн байдгаа. Тийм болохоор одоо ч хаяада нойр хулжих үед хүнжлөө сайн хулдаад биеэ чанга ороож унтдаг. Эхийнхээ илбэрл хайрыг мэдрэгшил болдго юм. Битгүү байж бусдын ёс уламжлалыг битгий доромжилж байгаараа гинэ. Яг энэ тэнтэй энэ байтугай эли балаа юмнуудыг бид нар 400-ийн шууганаар өчнөө ярьж байгаа. Тийм шүү дээ. Тий, энэ бол тэ зүгээр л манайхны нэг өлгөндөө ингээд чанга хүүхдээ бодогтой адилхан л байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Яг л тийм юм байгаа. Зүгээр юм нэг татлагаар ингэсэн. Бид нар ч одоо өлгийдэл ингээд 3 уягаар тас уйдаг үстэй угаасаа тэрнтэй л адилхан л байгаа шүү дээ. Тэгээд тэр нэг дээр үеийн нэхий өлгий гэдэг чинь бол одоо баг энэ юу шиг юм байгаа шүү дээ. Шок шиг юм байгаа шүү дээ. Аваачаа хийждэг өлгийдөө хүүхдээ тэр нэхэд тэр аваачаа хийждэг нөө хөдөө гадаа явахад дулаахан байлгахын тулд тийм хийждэг тийм. Эдгээр өстэй энэ зүгээр тэр нөгөө юм бичиж байгаа сэтгэл бичиж байгаа гаруудыг бол зүгээр би бол зүгээр гол очиж гуцаад гин. Яагаад гэвэл одоо эдгээр чинь манайхныг ингээд нөгөө нэг тэмээн тэргэнтэй хүүхдээ арган суулгаа явуулж байгааг хараад бүр ухаан алдаж өглөө шүү дээ. Тийм шүү дээ. Нутаг нутгийн өөрсдийн өв соёл гэж нэг юм энэ хитийгээр дэлхийд даяарчлагдж байгаас ч гэсэн биднэрт ч бас нэг юм ондоошх юм гэж заавал байж л байгаа. Одоо бүр наад захын жишээ гэхэд те Европод одоо жишээлбэл төрсэн ээж хизээч манай Монгол ээж нар шиг гам барин дулаална баглан чих мэхээ буулна гэдэг юм байхгүй. Шууд хүүхдээ майчи усанд оруулаа өөрөө усанд орлоо тэгэл имлгээс гараад ирдэ штэ ер нь бол те. Гэтэл монголчууд бид нар чинь яадаг үлээд 45 оноо гам барин энэ ч одоо хүүхдээ ясны шүлэнд оруулна те. Шаад өөр штэ. Хар цайнд оруулна. Дахин авна. Зөндөө юм байна зүгээр. За энэ жаргал сайхан сонин учрал бичсэн байна. Би Тунлоо хотын Ганцэг гэдэг хошуу гэд тэнд очиход яг айлд энэ өдгий байсан шүү гэж. За. Тунлоогийнхэн чинь бас ер нь бас нэлээд дажгүй явдаг нөхдүүд. Гайгүй явж идэг. Энэ тэнд очингууд нэг нэлээд дарагс марга хийж байгаа нөхдүүд чи хаанаас ирсэн гингүүд Тунлоогийнх гэж идэг байхгүй. Тэгэхээр хаагшгүй байдаг газар ээ. Би ойлгохдоо бүгдийн тийшээ юм болоо гэж бодсон. Айгүй их мөнгө өгсөн юм гинлээ ш тэд ингээд хятадууд засгийн газар амар уурхаатай гэлгүй юутэй ч хэлээд тэгээд ингээд газрыг авахтаа айгүй их мөнгө өгөө. Тэгээд тэд нар нэг эхнээсээ гараанаасаа сайн явцсан юм гинлээ. За нэг иймэрхүү. Улаанбаатар хотод 18 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцагчаар таны ойрхон тэрүүлж гэнэ үү? За энэ надтай ойрхон байна. За
Хаан хинтээ нурууны тэрэлж байгалийн загсбарт газар байрлах тэрэлж усны үйлдвэр нь хөрсний бохирдолгүй цэвэр усны хүүсвэрээрээ алдартай байгалийн загсбар газарт байрлагаар онцлог. Хөрс нь нийт 6 давхар байдгаас бид 4 дахь давхар болох газрын 120 метрийн гүний давхаргаас тэрэлж байгалийн эрдэс тусыг үйлдвэрлэж байна. Наад чи үнэхээр гоё. За би бол хамгийн их ууж байгаа хүмүүсийн нэг нь. За ингэсэн байна. За. Бид байгалийн эрдэсийг алдагдуулахгүйгээр ариутгаж савлан таны гэр бүлд итгэлтэйгээр хүргэж байгаа. Та захиалга 75 тэг 39 утсаар мөн ус ууя гэдэг апаар. За мөн Facebook хуудасаар бол шуурхаа 6-аас 24 цагийн дотор өргүүлээд авах болцоотой гэж. За. За утас нь дахиад хэлээд өгчээ 75 тэг 39. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч тэрэлж байгалийн эрдэс тус баярлаа. За таны мэдээг сонсъё. За миний мэдээ. Энэ би зүгээр саяны өвөр монголчуудын өмөрөд арай л хэрүүл хийх шахлаа. За тэгвэл одоо энэ онцтой хятад болсон эргээ. За хятадууд яасан гэнэ. Гой. За байгаагаас өндөр болох хүсэл ер нь эр эм гэлтгүү хин хөнгүүл байдаг юм байна л да. За тэгсэн чинь хятад 16 настай нэг охин тохиолдсон үйл явдал яалчгүй энэ төрлийн сэдвэн сонирхдаг хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа гэж байна. За 16 настай охин өндрөө голж ээж аваасаа шалсаар байгаад 16700 юанийн өндөр болох эмчилгээнд оржээ. За 16700 юан гэдэг чинь одоо Монгол мөнгөөр 8.3 сая төгрөг зарцуулан байж гэж байгаа шүү. Базар байна. За ингээд өсвөр насны хүү бол 6 сарын турш өндөр болох эмчилгээнд хамрагдсан. Бүхэл бүтэн 6 сар чардаатлаа их гүрийчгээд ерөөсөө 1.4 см өссөн хүүгийн хувьд энэ өсөлт нь хангалтгүй байсан гэж байгаа. За ингээд эмчилгээгээ зогсоож гинэ. 165 см байсан хүү 166.4 см л болсон гэсэн үг. За ерөөсөө. Энэ хүүгийн хувьд эмчилгээг зогсоосон даруйд өсөлт нь байхгүй болсон ийм хэрэг гарсан байна. Хүүдээ тэгээ буцаад метр 65 болцсон юм уу? Нөгөө нэг 8 сая төгрөг байхгүй аа? Байхгүй юу ч байхгүй ч 6 сарын хүч хөдөлмөр бас байхгүй. За мэдээж эмнэлэгтэйгээ зарах хийсэн. За харин эмнэлэг нь хүүгийн нас хэтэрхий явж гисэн учраас эмчилгээ үр дүнгээ өгөөгүй гэдэг хариу өгсөн байна. Тэгээ үүний 8.3 сая төгрөгийг авчгаад ийм хариу өгмөөргүй байна. Тэгвэл таны нас чинь одоо болохгүй одоо таны өсөлт мөсөлтөд зогсоо. Одоо нэмэргүйгээд анхнаасаа ихгүй яасан. Тийм шүү дээ. Бүхэд бүтэн 6 сарын турш хүүгээ энэ эмчилгээнд зөөж татаж сунгах бүхий л дасгалыг нь хамт хийлцэж байсан аавынх нь хувьд бөөн уурулж болжээ. Тэгин шүү. Өвдгийг нь хөдөлгөөнд оруулж хүүгийнх нь өсөлтийг хурдсгах гэсэн эмнэлэгтээ нэлээд хэл ам хэрүүл тэмцэл хийж байж мөнгөө удныг буцааж олж авсан. За. Харин онлайнд хүмүүс нэлээд төгжөлтэйгээр энэ эргийг хүлээн авч байгаа гинэ. За. Бараг ингээд нэг хүүхдийг нь 6 сар ингэж татсан гэдэг байгаа байхгүй. Харин ямар амар хэрэг вэ тий ёо. Татсан гэдэг байгаа байхгүй. Сунгаад нэм сур илдэх гэж байгаа юм шиг тийм болсон. Хүш тэгтээ уул нь 25 нас хүртлийн хүн өсдөг гэдэг үстэй. За энэ хүүхдийг 16-даа зогссон байна. За ингэ сэтгэлүүд нь ингэж байгаа. За ямар эрдзэн биштэй сунгаж татсаар байгаад 1.4 см сунгасан чинь буцаад агшчихсан гэсэн үг юм уу гэ. Яг тийм болоо гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд яг эмнэлгээс гарахтан за чи ингээд 1.4 см өссөн шүү гэд тэгээд гэртээ алгаад очиод үтсэн чи буцааж харагдав болсон. 6 сар татаж байгаа нэг см өсгөөд наасан тий. Нэг мөсөн ясаа уртсах мэдсэсэлт орсон хэрэгтэй байж тээ. Бусдаар бол хайрын л мөнгө хайрын цаг хугацаа боллоо. Тийм штэ. Эр хүнд өндөр намын ялгаа хэрэггүй төмөн 165 бол давгүй л өндөр штэ. Өөртөө л ихтэй байхад болно. Яг тийм үнэ. Өстө үнэ шүү. Ийм багт болж байгаа. Сэтгэлүүд нь болцсон юм уу? Сэтгэлүүд нь болцсон юм уу? Болцсон. За, миний хүрэх мэдээ одоостой амар эвгүй мэдээ заяа. За. Эзэн бийгүү гэмт хэрэг ярьж өгч чинь би. Ямар амар юм бэ? Өнөөдөр манад бүстэй яанаад тийм болсон. Үгүй
Гэтэ энэ инээх юм биш ээ. Миний мэдээ бол инээдэг мэдээ биш шүү. За. Австралийн иргэн 23 настай Байрон Хедо гэдэг залуу Индонезийн Бали хотод аялж яваад харамсалтайгаар усан санд байхдаа амьсгал хураасан хэрэг гарсан. За энэ харамсалтай явдал 5 сарын 26-ны өдөр болсон байхгүй юу? За таны төрсөн өдрийн маргааш. За тийм байна. Ийм үйл явдал болсон. Тийм болсон байна. За амьсгал урааснаас нь хойш 4-7 хоногийн дараа залуугийн бие цогцыг Австрали руу явуулсан. За мэдээж л одоо хүний эцэг гихэм хойно одоо эцэг гихэн цогцонд нь давтан задлан хийлгсэн чинь зүрх нь ахгүй. Яана. Юу байгаа сте? Йой. За мэдээж бөө иргэдэгдэн. За Австралийн цагдаа сэргийлхийг одоо шууд Индонезийн цагдаатай холбоо ярьсан. Тухайн иргэний цогцыг хадгалж байсан Проф Негрогийн имлэг бол шууд хэрэгт унж байгаа. За эмнэлгийнхэн мэдээж хүний цогцсноос эд эрхтнийг нь хулгайлаагүй гэж бол мэдгдсэн. Гол нь эзэн биегүй нэргээс болж одоо Австрали болон Индонезийн гадаад явдлын албаныхан бол нилээд хүндхэн харилцаатай байгаа. Харин хохирогчийн зүрхний сураг бол одоо л гараагүй л юм. Энэ ч одоо баг нөө эд эрхтний 8-нд явуулсан гэсэн. Харин тийм байгаад байгаа сте улаан цайм. Хил дамсан хүний эд эрхтний энэ 8 яалтчгүй олонний анхаарлын төвд байгаа. За бодит гэмт хэрэгт дуртай хүмүүсийн хувьд бол Брайан Хедо гэдэг энэ залуу хэргийг бол маш их сонирхож байна. За сэтгэлдлүүд нь гэсэн чинь мөрөөрөө өгөж болохгүй ямар хэцүү юм бэ? Хүний зүрхийг нь авчихсан байна гэхээр анханасаа амиа зүгээр алдаагүй зүрхийг нь авах гээд хүнөөсөн юм биш байгаа даа гэсэн байна. За энэ бол бас хардаж болох. Яг үнэ. Үнэхээр гоё залуу байж штэ. Үнэхээр гоё залуу байж штэ энэ. 23 нас гэдэг чи бас сайхан нас штэ. Чин хар нь ялгаараа шахуу нас штэ. Тийм штэ. За тэгсэн чин ингэсэн байна нас. Грейхэнд нь ямар хэцүү байгаа бол доо Азийн орнууд даялахад хямдан сайханч аюулгүй байдал үнэхээр хангахдаггүй юм а. Би тэгтээ энэ зүүн Азийн орнуудаас айдаг үнэхээр. Зүүн Азийн орнуудаас эвгүй те. Би тэгэхэд чи өргөвчөө өрөөд ганцаархнаа тойрцорсон юм шүү. Яа. Камбожд нэг жоох эвгүй санагдаад байсан надад. Эвгүй. Ер нь кинон дээр ч гэсэн энэ улсуудыг хизээч нэг тийм гоёор харуулдаггүй те. Ер нь нэг юм эвгүй аг юм. Дандаа л нэг тийм нөгөө нэг юу ширэнг завчдаг сэлэмтэй нэг эвгүй гарууд ингээд зогсож байна. Тийм, тэгээд солонгосын мафийн нэг оргож босгосон юмнууд тэнд мөнд очиод бүгж мөгцсөн те. Дандаа л нэг юм эвгүй талаас нь харуулдаг шүү дээ. Гэрийнхэнд нь за энэ зүрхэн тэгээ хайчваа. Нас орсон хүний зүрхээр чатгал хийх гээгүй юм бол өөр яах вэ амар л юм гинэ. Энэ бол угаасаа харах цараанасаа л эд эрхтний 8-нд өртсөн байгаа байхгүй юу? Бараг л. Энэ барай зогсоод байгаа хүн юу өгөх юм болоо? Энэ одоо тэгэл яах вэ ингээл хэргийг танилцуулж байгаа л хүн. Аха. За. За ийм юм болсон. Үнэхээр гоё залуу байж. Залуугийн хувьд бол нэрээ хайр. Гэтэ яг үнэнгээсээ бассейн живж өссөн ч юм уу, гүү ч юм уу тий. Инг баг ингэсэн байна энд хөөрхи эргэтэнг нь аваад усанд хажчихсан юм биш үү гэсэн. Би хастыг утсан манай миний нэг таньдаг хүний нөгөө нэг нөхөр нь гадаад хүнэлтэй. Тэгээд бас Тайландд явж байгаа буудалда бас яг яасан мэддэхгүй зүгээр л асуурсан байдалтайгаар олцсон шүү дээ. Тэгээд тэр авийн буудлынхан тэр аваар Оросын мафууд, Орос ресторан амар их л байдیں۔ Гэсэн. Тэгээд бас юу яасан штэ. Нөгөө нэг тэнцэнэ ингээд тал шатаалгаад тэгээ ингээд нөгөө яснуудын үгүй ясын наашаага авчирсан байхгүй юу? Ямар амар. Тэгээ энд авчирч бүтэн чандралсан. Ер нь тэр Батая чинь бол бүх юм ингээд давхар Орос хаягтай штэ. Харин тийм. Тайланд дээр бичээ дахиад дээр нь Оросоор бичсэн. Тийм гэсэн. Өөр годомжинд явж байгаад ингээд шар хэрстэй Европонд харалдах юм бол Здравствуй гэхэд урдаас Здравствуй гэн Оросууд л байж дээ. Хамгийн эвгүүн заяо. Нилээн үнэтэй цаг нь байхгүй. Тэгээд хойноос нь бүр шал өөр газраас Паттайягаас ч гэлөө тэр хүн чинь бол Индонезийн нийслэл чинь юу лээ? Бангкокд байсан. Тайландын нийслэл үү? Тийм, Тайландд байсан. Тэнгүүд хамгийн сонирхолтой нь цагийн хойноос нь Паттайягийн цагдаагийн газраас явуулсан гэсэн. Сонирм байгаа. Амар. Харин. Ер нь бол тэгээд ингээд тэр нэг амар секс шоу моонуудад ингээ ороо харахад Оросууд дүүрэн суучихдаг. Тийм үү? Тий. Яг сайхан тулаад суудсан хүмүүс манай ах нар. Ер нь тэгтэл эвгүй зүүнүүд Азийн орнууд бол эвгүй. Эвгүй. Ер нь бол ширүүндүү ч юм шиг санагдаад байдаг надад ер нь. За, таны мэдээг сонсъё. За. Америкийн Өмнөд Каролина мужийн нэгэн сургууль дээр болсон явдлыг одоо ярьж өгөх гэж байна. За. Флоренсийн ахлах сургууль гэдэг сургуулийнхан хэдэн 7 хоногийн турш төвчхийн аргагүй өмхийн үнэр үнэрлээд
бүр дэвчээрийнх нь тэлээ тасар татагдчихэ. За. Үнэхийн үнэртэн гэдэг чинь айгүй муухай штэ. Тэгээ айгүй Тийм хүн ингээд нэг юм тавгүй болоод идэг штэ. Тийм болсон байгаа юм. Багш сурагчгүй хаасаагүй огж бөлдсөн хүмүүс эхлээд бие бинийгээ хачиг хардсан гэж байгаа. Чи ч унгачгүй би ч унгачгүй гэж аюул болдог юм байна. За. Сүүлдээ зүгээр л бүгд л ялгацсаа барьчихсан яваагаас ялгаагүй өмхийн үнэрт тэсгэ байгаад мэрэгжлийн ялалтыг дуудсан гэд бод. За сургууль даяараа л өмхийн үнэртэй дэсэн байж тээ тий. За. За энэ өмхийн үнэр нь 8 сарын 25-наас 9 сарын 19-ний хооронд л үе сургуулийн барилга дээр үе маш их хэмжээгээр үнэрсэн гэж байна. За. Тий. За эхлээд сургуулийн инженерүүд барилгаас хий алдагдчих байна уу үгүй юу гэдгийг шалгах гэж нэлээд их мөнгө зарцуулсан гинэ. За. Мэргэжлийн ялалт дууж шалгуулахаас гадна мөрөөрөө ажиллаж байсан агааржуулагчаа засуулах ажил $55,000 зарцуулсан гэж байгаа. За. За ер нь ингээд 200 гаруй сая төгрөгөл ингээд үрчиж гинэ. За. Тэгсэн яасан гэж? Энэ сургуулийн туслах багш ажилтай Александр Люс гэдэг нөхөр интернетээс ялгагдсны үнэртэй шүрчигч аваад үе хаа явсан газараа л цацаад байсан байв яах вэ? Ямар мэдрэл матгүй. Энэ мэдрэлч юм шиг тэнэг тоглоомтой багшаас болж сургуулийн сурагчдын эрүүл мэндэд бас хохирол учирсан. Тэгээ дээрээс нь тэр сургууль нь бараг 200 сая төгрөг гаргацсан ба шүү дээ. Үүдий. За. За 32 настай туслах багшийн хувьд зүгээр л маазрах зорилгоор энэ тэнэг үйлдэлээ хийсэн гэдгийг хүлээсэн. За. Мэдээж баримтчлагтаад байгаа юм байна л да. Энд чи одоо тэр 200 гаруй сая төгрөг элдв бусын юмыг төдөхөл болно шүү дээ энэ чи. Тийм шүү дээ. Эцэг эхчүүд сургуулийн удирдлагуудын хувьд маш их бухимдалтай байгаа. Нэг сурагчлал гэхэд аз том нь 3 удаа ахисан гэж байгаа. Яа. Эмчэд очиж үзүүлэх, эм тан авах зардал. За. Гэт бөөн зардал болсон. За эм тангийн мөнгө төрөгч яах вэ? Амиа алдаагүй нэг юм болж байгаа юм л да. Тэрнээс тэр нөхрийн тоглоомноос болоод энэ хүүхэд өгцөн бол яах юм? Тийм шүү дээ. Тий. Нөхөр бол хэр хугацаанд хоригдох нь тодорхойгүй байна. Сургуулийг эцэг эхчүүдийг хохирлгүй болгохоос гадна 10 давхар те энэ одоо нөгөө юу сургууль эцэг эхчүүдийг хохирлгүй болгохоос гадна $10,000 торгуул төлөх магадaltaй байна гэж. Тэрэн дээр тэр. Энэ шүү дээ. Ястаа мэдрэл. Энэ өөрөө зүгээр энэ сургууль эцэг эхчүүдийн хохирлыг давж гаргахт нь гэдэг нь өөрт нь лээ. Тэгэхэд дахиад дээр нь $10,000 торгуул $10,000 торгуультай. За тэгсэн сэтгэлдлүүд нь ямар тэнэг амтан бэ? Одоо тэр мөнгийг нь бүтнээр нь төлөвлөл ямар эргэн хүн ийм сэтгэхэд явдаг байна. Яавч багш хийх хүн биш вэ штэ. Багшлах эрхийг нь ч гэсэн наадханаас ураа гэсэн. Үгүй тэгээд тардаа ингэж болно штэ энэ хүн. Одоо наадах чинь та бодооч 8 сарын 20 хэднээс 9 сарын 10 бараг сар гарна заяа. Тэгэхээр энэ 1 удаа цацлаа, 2 удаа цацлаа, 3 удаа цацлаа хүмүүс ингээд тухгуудаа, тавгуудаад ингээд байгааг хараад за ер нь би айгу дэмий хийгээд байгаа юм биш үгүй болчих жол. Тэгэхээр энэ одоо бараг кайф аваад байгаа юм шүү. Одоо бодолтой энэ $55,000 агааржуулагчаа сургууль засуулж байгаа тийм үстэй. Битгий засуулаа наад чинь зүгээр байгаа. Би энийг зацчихсан юм а одоо ингээд ахиж зацахгүй гэд болоо штэ. Тийм штэ. Тэгээгүй энэ тэнэгч. Йоо, бүртгэхгүй нэрээ. Арай. Хөгжилтэй л гар байна штэ. Тоглоом нь л жаахан хатууччих гэж. Одоо тэгээ өөрийнхөө юу лээ нэг уйл хөөхтийн очног урд өдөр нь умалцсан гэдэг нь энэ л дээ. Тийм штэ. Гохин одоо тэгээ шорон суугаар боллоо. Тэр ч ёстой балиар үнэртэй шүү. Одоо бодоход шууд хамар цөргөж байна штэ. Тэнэг багш юм а гинэ. Тэгээ интернетээр тийм аваад тэрэнгээрээ тоглохдоо тэг ингээд сургууль дээр тэг хүүхдүүдийн дунд тоглоё гэж боддог юм. Муухай багш гэж байх уу? Багш гिचжээ. Туслах багш гэдэг шүү дээ. Надад үстэй айгүй хэцүү санагдчихэв. Нөгөө нэг жинхэнэ ийм юм дээр одоо боловсрол яригдмаар шүү дээ. Энэ юм уу те? Харин тийм ээ. Энэ нөгөө нэг юун дээр гардаг шаардлалтаар гардаг нөгөө нэг сахалтай нөхөр байгаас тийм. Тэр нөхөр шиг гарна шүү дээ. Энэ яг өөрийнх нь энэ тархин дотор нь аштай бол 12 моёртой хүүхэд байгаа да. Яа, гэтээ энэ бас арай нэрээ. Хүүхэд л ингэж тоглоё гэж бодно. Тэгээ хүүхэд байсан ч хөөе буруу юм хийгээд ингээ мэдээд болно дөхөө. Тийм. Яа, эн чи бүр ингээд хэргийг иймд нь тулгацсан багтай яхад нэрээ. Амар. Өстө өвчтэй юм а нэр. За энэ үрээд 2025 оны 9-р сарын 25-ны Прүг гарагийн 4 зүгийн шугаа нэвтрүүлэг
шуугих тусам нягтал гэсээр байгаа өнөөдөр зүгээр утгаараа шуугууллаа. Яста шуугууллаа ёо. Яста нэг шууган гэдэг чинь утгаар нь үзүүл. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Mobile Life амьдралын мөч бүрд гэсээр байгаа Mobicom корпорац хамтран ажиллалаа. Баярлалаа Анжгаа. За маш их баярлалаа. Өргөдөл эрхэн сонсогчдаа та сайн нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3